За Монгол улсад хөгждөггүй, өөрөөс хөгждөггүй тийм хөгжлийн банк нэртэй ийм банк бол үйл ажиллагаа явуулаад удаж байгаа. За 2025 оны хувьд бол Монгол улсын аудитын газраас бол тайлан дүгнэлтүүд бол гаргалаа. За энэ чиглэлээр бол та бүхэнд хэд хэдэн санхүүгийн тооцоол дээр судалгаа дүгнэлтийг бол танилцуулъя. За ер нь бол манай Монгол улсад бол хөгжлийн банк гэдэг ийм банк бол байгуулагдсан. За байгуулагдсан цагаас хойш бол Монгол улсын татвар төлөгчдийн мөнгөөр энэ эзэдийн өмч бол өсгөж чадаагүй байнга бол бууруулж ирсэн нэг ийм л банк бол байгаад. За 2025 оны хувьд бол энэ алдагдал эзэдийн өмчийн алдагдал нэлээд өндөр түвшинд бол хүрлээ. За ерөнхийдөө санхүү талаас бол хоримтлсан ашиг алдагдал гэдэг ийм баланс бол байдаг. За манай хөгжлийн банкны хувьд бол энэ тоо бараг нэг их 80 төгрөгийн хэмжигдэх ийм хасгарууг бол ороод бол явж байна. За 2025 оны жилийн эцсийн байдлаар бол 993 тэрбум төгрөгийн хоримтлсан алдагдaltaй бүртгэгдсэн бол байна. За үүнд нөлөөсөн хамгийн том шалтгаан гэх юм бол за 2025 онд нийтдээ энэ банк 138.4 тэрбум төгрөгийн цэвэр алдагдлыг бол хийж бол ажилласан бол байгаамаа. За ингээд эзэдийн өмч за үлдсэн өмч нь бараг маш бага хэмжээгээр за 250 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна гэсэн үг. За маш их хэмжээний хөрөнгө оруулалтуудыг Монгол улсын засгийн газраас татвар төлөгчдийн мөнгөөр энэ банкыг бол байгуулсан. За ингээд энэ мөнгө нь өөрөө дуусч бол ирж байгаа гэдэг бол энэ санхүүгийн тоонууд бол харуулж байна. За 2026 онд бол энэ банк байх уугүй юу? За 2027 онд байх уугүй гэдэг бол тодорхойгүй. За яагаад тэгэхээр өөрөө энэ эзэдийн өмч нь ер нь бараг ширгээд ингээд дуусч байгаа гэсэн нэг ийм л тоол бидэрт бол харагдаж байгаа. За дараагийн хамгийн чухал асуудал юу вэ гэхээр энэ банк өөрөө зээл гаргадаг том хэмжээний ийм зээлүүдийг бол гаргадаг тусгай юм үүрэгтэй бол банк аа. За ингээд зээл бол хин чаддаггүй. За ингээд бол дийлэнх зээл нь чанаргүй ангилалд ордгоо гэдгийг бол маш энгийн тоол харуулж байгаа. За энэ бол чанаргүй зээлийн харьцаа гэдэг үзүүлэлт бол байгаа. За 54.8% бол хэмжигдэж байна гэсэн үг. За өөрөөр хэлэх юм бол энэ банкнаас гарч байгаа 2 төгрөгийн зээлийнх нь 1 төгрөг нь өөрөө дандаа чанаргууддаг. Зээлээ эргэж бол төлж чаддгүй гэсэн нэг ийм л зүйл бол энэ тоол илэрхийлж байгаа гэсэн үг. За нөгөө талаас бид нар гол анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр ер нь энэ банк зээл аваад цаашаага зээл гаргадаг ийм бодлого бол орж ийнэ. За яг тэгэхээр өөрөө эзэдийн өмчөө хоримтлсан ашигаа өсгөж чадахгүй байгаа учраас за мэдээж бусдаас өөр авч ижлэн зээлээ санхүүжүүлнэ шүү дээ. За мэдээж угаасаа чиг үүрэг нь юм байгаа болохоор за Монгол Улсын засгийн газраас дэмжсэн. За ингээд өнгөрсөн жилийн 100 баниуда за ойролцоогоо нэг 500 сая $5 ийм бол зээлийг бол гаргасан. За ингээд өөрсдөө бол өр авсан. За ингээд гаднаас санхүүжил татаад за инээрээ зээл олгосон уу үгүй юу гэвэл үгүй. Дахин шинээр бол зээл бол олгож бол чадаагүй байгаа гэсэн үг. За эндээс бид нар хамгийн анхаарах ёстой зүйл юу вэ гэхлээр 8.5% хүүтэй зээл гадаадаас авчаад за ингээд дотоодын банк за эсвэл гадаадын банк бусад их үүсвэрүүд төр хадгалан хэлбэрээр зүгээр мөнгө бол хэвтүүлж гисэн байгаа нэг энэхүү тайлангаас бол харагдаж байгаа гэсэн үг. За ингээд ойролцоогоор 377.7 сая төгрөгийг бол хадгаламжинд зүгээр бол байршуулж байна. Үндсэн үйл ажиллагаагаа бол явуулахгүй байна. Зээл бол гарахгүй байна. За зүгээр банкнд бол мөнгө хэвтүүлдэг. За эндээс бол алдагдал үүсдэг. За ингээд бол хүүгийн алдагдал буюу хүүний зүрхнээс маш их хэмжээний алдагдал хоримтлсаар хагаад за энэх хэмжээний алдагдалтаар хурж ийна гэсэн нэг ийм тоог бол бид нар бол ярьж байгаа гэсэн. За миний энэ харуулж байгаа хоёр тоо буюу нэг талд өндөр хүүтэй зээл аваад байна. За тэрийгээ зүгээр хадгаламжин дээр дийлэх хувьд нь байршуулад байна. За энэ алдагдал хүлээж байгаа хаанаас хинээс гарч байгаа гэхээр мэдээж татвар төлөгчдийн мөнгө болох баланс дээр эзэдийн өмчийн буюу за энэ хоримтлсан алдагдaltaар бол бүртгэгдэл очиж байгаа гэдэг бол анхаарах бол ёстой байна. За дараагийн нэг зүйл юу вэ гэхээр би дахиад хэлье. Энэ банк бол зээл гаргадаг бол банк. Түүнээс иш бол хадгаламжинд мөнгө байршуулдаг ийм сан бол биш ээ. За гэтэл бол энэ банк бол сүүлийн 2025 онд бол зээлэг бол ерөөсөө шинээр бол гаргаагүй гэдэг бол бид нар харах ганц үзүүлэлт юу вэ гэхээр ер нь энэ зээлийн үйлдэл хийдэг байгаа юм бэ гэсэн ийм тоо үзүүлэлт бол байгаад байгаа. За голд харагдаж байгаа энэ график дээр бид нар юу харуулж байна вэ гэхээр ер нь энэ жил 2024-өөс 2025 оны хугацаанд бол зээл ер нь бараг өсөөгүй байна л гэсэн ганцхан тоол бидэрт бол харагдаж байна. За 0.1%-ын зээл нь өөрөө өссөн, үлдэгдэл нь өссөн гэсэн нэг ийм л тоол байгаад байгаа. За эсвэргээрээ бидэрт анхаарал татж байгаа зүйл юу вэ гэхээр мөнгөн өрөнгө нь маш их хэмжээгээр өссөн харагдаж байна. За мөнгөн өрөнгө нь бол нэлээ их хэмжээгээр ерөөхдөө бүх энэ үзүүлэлтэд давж өссөн гэдэг бол харах ийм боломжтой бол байна гэсэн. Тэгэхээр эндээс нэг дүгнэлт зээл аваад
За тэр мөнгөө зүгээр л байршуулдаг гэсэн. Тэгэхээр энэ мөнгөө бол шийдвэр гаргаж чадахгүй байна. Зээл шинээр бол гаргаж чадахгүй байна. За эсвэргээрээ бол Монгол Улсын засгийн газрын өмнөөс хөгжлийн банкны нэрийн өмнөөс зээл аваад за энэ зээлээр бол энэ хүүний одоо зөрүү алдагдлыг бол үүсгэж явж байгаа гэсэн нэг юм ганцхан тоо дүнэлтээ бол бид нар харах ийм боломжтой. За ингээд эцсийн дүндээ юу болж байгаа вэ гэхээр зээл гаргаж чадахгүй байна. За ингээд өндөр хүүтэй өрийг бол гадаадаас бол татсан байна. За ингээд хүүний зөрүүнд бол нэлийн хэмжээний зардал бол гаргаж байна. За ингээд ашигт ажиллагаан дээр маш ийм сөргөөр бол нөлөөлж байгаа гэдгийг харах ийм боломжтой бол байна. За эндээс бол бид нар график дээр юу үзүүлж байгаа вэ гэхээр ер нь энэ банк 2025 онд удирдлагын шинэ баг тавьсан. За тэгж байгаа сольсон. За улс төрийн шийдвэрүүд бол гарсан. За ингээд ер нь төлөвлөгөөгөө хэр биелүүлсэн юм бэ гэдэг нэг ийм тоонд бид нар хариулт өгөх шаардлагатай гэсэн. За энэ тоо үзүүлэлт бол маш аимшигтай тоонууд бол гарч ирнэ л да. За үүндээс бид нар хараад үзэх юм бол ер нь юу гэхээр 2025 онд бол энэ банк бол ашигтай ажиллана гэж бол төлөвлөсөн. За ашиг бол 9.6 тэрбум төгрөгөөр бол төсөөлж исэн. За гэтэл бодит байдал дээр юу болсон бэ гэхээр алдагдaltaй 138 ийм тэрбум төгрөгийн алдагдлыг бол ингээд бол хүлээж байна гэсэн. За юун ашигтай ажиллах. За харин алдагдлаа бол нэлийн өндөр хэмжээгээр бол өсөж байна гэсэн нэг ийм тоо бол бид нар бол харж байна гэсэн. За эндээс дараагийн нэг зүйл юу вэ гэхлээр бид нар энэ банкийг ер нь зээл авахтаа гаднаас үр авахтаа тооцоолоо ер нь нэг сайн хийж чаддгүй юм байна. За эсвэргээр гарах зээл дээр эцсэн тооцоол сайн хийж чаддгүй юм байна гэдэг ер нь тэр тухайн жилийн бизнес төлөвлөгөөнөөс ерөөхдөө харагдаж байна л та. За эндээс бид нар хараад үзэх юм бол энэ хүүгийн зардал улаанаар тэмдэглэгдэж байгаа. За энэ дээр юу гэж төлөвлөсөн бэ гэхээр 2025 онд за энэ компани бол 305 тэрбум төгрөгийн хүүгийн зардал бол гарна гэсэн бол за ингээд 241 тэрбум төгрөгийн хүүгийн зардал бол гаргасан байна. За эсвэргээрээ уг нь бол 273 тэрбум төгрөгийн хүүгийн орлого бол олно гэж бол төсөөлсөн бол за яг бодит байдал дээр яасан бэ гэхээр 2025 онд 166 тэрбум төгрөгийг бол олсон бол байна. За ингээд зардлын одоо өсөлтийн бууралтын хэмжээ. За ингээд цэвэр орлогын бууралтын хэмжээг нь харьцуулаад үзэх юм бол за зарлагын энэ бууралт нь бол өсөлт нь бол нэлээд өндөр байгаа гэдэг бол та бүхэн харах ийм боломжтой гэсэн үг. Эсвэргээр бол мөнгө бол бага болж байна. Эсвэргээр бол зарлага бол их болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр төлөвлөгөөгөө биелүүлж чаддаагүйгээс үүдээд иймхүү алдагдлалд орж байгаа гэдэг нэг ийм санхүүгийн тооцоол байгаад байгаа. За ерөнхийдөө манай Монгол Улсын аудитын газраас хэд хэдэн одоо дүнэлтүүдийг бол өгсөн. За ер нь яагаад энэ компани юм дампуу бол байгаад байгаа юм бэ? Хөгжлийн банк ер нь яагаад хөгждөггүй бас хөгжүүлдэггүй юм бэ гэдэг дээр хэд хэдэн дүнэлтүүдийг бол гарсан бол бэлээ. За тэдгээр уншаад үзэх юм бол хамгийн чухал энэ өнөөгийн нөхцөл байдал хүргэсэн зүйл юу гэхээр засаглалын үнэлгээл бол хангалтгүй гэсэн нэг юм төр зураг бол байгаад байгаа. За ерөнхийдөө энэ санхүүгийн зохицуулах орооноос за банк санхүүгийн байгууллага дээр ерөнхийдөө энэ засаглалын кодекс үнэлгээг бол хийдэг. За энэ дээр бол хангалтгүй гэсэн нэг юм үнэлгээг бол 2025 онд авсан бол байлээ. За ингээд тузын хороодын журам бол батлагдаагүй. За ерөнхийдөө ямар журмаар яаж олох нь бол маш тодорхойгүй. За гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулалтгүй томилсон гэдэг энэ засаглалын хямрал руу нэлээд юм орцсон компани байгаа учраас санхүү нь өөрөө ийм бүтчихгүй муу үзүүлэлт бол харагдаж байгаа гэсэн нэг ийм ганц бол үзүүлэлт бол байгаад байгаа. За бусад анхаарах явцсан асуудууд гэх юм бол мэдээж бол төрийн байгууллага учраас бол хууль бусаар хүмүүсийг бол халсан. За үүнээс үүдэлтэй шүүхийн маргаанаар бол ингэж хохирол бол үүссэн. За ингээд охин компаниудын хяналт сул зэрэг ийм маш одоо ийм чухал үзүүлэлтүүд бол гаргасан байлээ л дээ. За ерөнхийдөө энэ хөгжлийн банкны хувьд бол 2026-2027 онд бол ерөнхийдөө энэ алдагдал хэмжээгээр бол үргэлжлүүлэх юм бол за эзэдийн өмчийнх нь энэ хоримтлсан алдагдал нь за өөрөө энэ эзэдийн анхны байгуулсан хөрөнгөө бараг идээд за ингээд бараг өөрийн эзэдийн өмчхүү болох ийм дүр зурглөө орчлоо шүү гэсэн нэг ийм санал бол энэхүү дүгнэлтээс бол гарч ирж байна. За хамгийн чухал зүйл юу вэ гэхлээр урт хугацааны төслийг богино хугацааны санхүүжилтээр бол шийдэх гэж оролддог. За ингээд бол энэ нь алдагдлыг хүргэдэг. За хамгийн чухал нь энэ урт хугацааны зээлээ авна гэж одоо гадаадаас мөнгө зээл бонд босгочоод за энийг гаргадаг. За ингээд банкн дээр бол зүгээр хадгалаад байж идэг гэсэн нэг ийм сөрөг талууд бол ажиглагдаж байна.
За ингээд та бүхэнд Монгол Улсын хөгжлийн банкны холбоотой 2025 оны аудитын тайлан дээр үндэслээд ерөнхийдөө алдаа, замун санхүүгийн бэрхшээлүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэлээ. Анхааралтай байд баярлалаа.